За сайн бацхан үзэгчтэй. Сүүлийн үед сошиал сайтууд хакеруудад хэрэглэгчдийнхээ мэдээллийг маш ихээр алдаж байгаа гэсэн мэдээлэл гарах болсон. За үүнтэй холбоотойгоор таны Facebook-ийн нууцуг алдагдсан эсхийг хэрхэн шалгахыг үзүүлье. За үүний тулд Facebook-ийн баруун дээд буланд байрлах үндсэн тохиргооны хэсэг рүү орно. За үндсэн тохиргооны хэсгээс security буюу нууцлал хамгаалалтын хэсэг рүү орох шаардлагатай. За энэхүү нууцлал хамгаалалтын хэсгийн таныг хаанаас нэвтэрсэн хэсгийг харуулах where you are logged in хэсэг рүү орох шаардлагатай. За энд таны яг одоо холбогдсон мэдээллийг харуулж байна. За яг одоо холбогдсон мэдээлэл бол Windows 7 үйлдвэрлэлийн системтэй компьютероос Улаанбаатар хотоос холбогджээ гэдэг нь харагдаж байна. За энэ location хэсэг дээр курсороо авчихад бол за ямар IP-гаас холбогдож байна гэдэг мэдээлэл харагдана. За доод хэсэгт нь бол ерөнхийдөө суурин компьютер, Android гэх мэтчлэн одоо таны холбогдсон бүх төхөөрөмжүүдийн түүхийг харуулна. За ингээд суурин компьютероос 2 хандлт, Android үйлдвэрлэлийн системтэй төхөөрөмжөөс 5 хандлт орсон байна. За ингээд ус бүрдээ өөрийнхөө түүхийг агуулсан. Хэдэн сарын хэдний өдөр, хэдэн цагт, хаанаас буюу ямар IP-тай төхөөрөмжөөс, за тэгээд ямар үйлдвэрлэлийн системтэй төхөөрөмжийн ямар аппликейшнаар энэхүү хандлт орж ирсэн гэх мэдээллийг бүгдийг агуулад хадгалчихсан байгаа. За хэрвээ энэ дээр аль нэг таны мэдгүй байршлаас юм уу эсвэл мэдгүй IP хаягнаас за ер нь с жижигтэй хандлт орж ирсэн тохиолдолд end activity дарж мэдэгдэх хэрэгтэй. За энэ хэрэглүүрийг ашигласнаар за дахин энэ төхөөрөмжөөс хандлт орж ирэхэд таны пассвортыг заавал асуудаг. За иймээс энэ бол нэгдлийн хамгаалалт болж чаднаа. За ер нь Facebook-ээс бол ямар нэгэн мэдэгдэхгүй буюу с жижигтэй хандлт орж ирэх юм бол пассвортыг шууд солихыг зөвлөж байгаа. За энэ нь таны мэдээллийг хамгаалах нэгэн арга юм аа. За анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.